Хай. За өнөөдөр болохоор ямар утгатай, ямар бичлэг хийж байгаа гэхээр бодсон юм байгаа хгүй. Тэр нь болохоор юу вэ гэвэл Монголд байгаа монголчууд амар олон яг тийм гоо сайхны үйлчлэгээ явуулдаг газрууд зөндөө шүү дээ. Одоо жишээлбэл humсын салгаанууд амар их. За тэгэл нүүр бодолт амар их. За тэгэл яг гоо сайхан нөгөө массаж гэлтэй тийм юм чи амар их байдаг шүү дээ. Тэгээд тэр дотроос нөгөө нэг айгу хараад тахаар өгтөө орж үзсэн болоо сэтгэлээ илээж энэ бодуулсан болоо сэтгэлээ илээж энэ ямар юм бол гэдэг амар нэг сайн асуугаад идэх шүү дээ. Тэгэл нэг нь асуун тэгэл нэг нь доор нь бичиж байгаа тэгээд бас яг үнэн ч юм уу те удлаа ч юм уу те тийм байх боломжтой байдаг учраас яагаад би ингээд тэр хүмүүсийн өмнөөс ч яг ер нь яг юм охтуудынхаа өмнөөс ч яг ер нь бол Монголд байгаа гоё юм газруудаар яг ингээд хумсны салгаан ч юм уу те тэгээрээр будаж үзүүлээд хамгиудыгаа гоё ингээд хумсаа гоё ойлгох, нүрээ гоё ойлгох те тэр болгонд нь сонголт хийхтэн айгу гоё тийм тусалах. Тэмчлэг ер нь бол хийж бодоод тэгээд ер нь бол яг энийг хэлүүлж байгаа юм одоо нэг цуврал бичлэг гэх юм уу? Одоо ерөөдөө хумс хамгийн ойрхон нь болохоор хумс гэж бодож байгаа. Өөрөө гол нь ингээд бас жоохон мэдгүй байгаа шүү дээ. Тэр олон амар олон газруудаас чи яг алиг нь гэж мэдгүй байгаа учраас. Тийм болохоор би октоодасаа нөгөө ингээд асуусан байгаа байхгүй нөгөө. Ер нь бол та нарын бодлоор хамгийн гоё хумсны салон аль вэ гэдээ асуусан. Instagram дээр. Тэгээд асуусан чи октоодын маань ингээд хариултууд дотроос би одоо хамгийн их гэснийг нь болохоор хамгийн эхлээд орё гэж үзэж байгаа байхгүй юу? Түүгээд хамгийн их нь за nailist гэдэг яг энэ салоныг болохоор хамгийн гоё шүү гэж хэлсэн байсан. Тэгээд хумсаа сайн идэг. За дээрээс нь будалтай маш гоё идэг. Дээрээс нь хамгийн гол нь миний хувьд бүр хамгийн гол номер зүйл нь юу гэх юм бол хурдтай хийх. Энэ бол бүр амар удаан хийдэг гэхгүй 3 цаг баг ингээ хумс хийгээд будчихл баг 3 цаг 4 цаг юм суудаг. Ярмаа зүйл айгу хурдан хийдэг хэмжлээ. Надад бол айгу тийм 3-4 цаг суугаад амар хэцүү байдаг яг үндэ. Тэгээ тийм учраас миний бүр хамгийн чухалчилдаг зүйл нь юу гэх юм бол хурдан байх хэрэгтэй. Хурдан байвал надад айгу сайн байдаг. 3-р гэх юм бол мэдээж гоё, орчин нь гоё цэвэрхэн тухтай байвал зүгээр. Nail artist чиглэлээр болохоор бас сургалт төгсөжсэн баггүй яг бүр амар мэрэгжлийнх нь биш. Гэтэ ер нь бол дундаж анхан болон дундаж төвчнийг ерөөд бол дүүргэсэн юм сургалтын суугаад төгссөн баггүй юу. Тэгээ тийм болохоор ер нь бол яг нэг юм хумс хийх дараалал ер нь бол яаж хийх ёстой те тэр болгоныг ер нь бол мэддэг гэсэн үг. Яг эдгээрээ би ингэж бичиж байгаа хамгийн гоё найл гэсэн чи огтуд болохоор nailist гэж хэлсэн. Тэгээд би болохоор маргааш nailist дээр цаг авсан. 2 салбартай юм байлээ. Эхнийх нь би болохоор Tokyo Town салбар дээр нь болохоор цаг авсан байгаа. Бүгд хамт яваад очоод орчныг нь хараад тэгээ бас бодолтой хийж байгааг нь хараад тэ бүх юм гоё бүгдээр хамт харна гэсэн үг. Яг энэ анагаахын эмчийн чиглэл чинь болохоор ингээд юм урт хумстай байх боломжгүй ерөөсөө хүн үзэн тэмтрэн тэ чагнана гэл нэг хүнтэй гэж хүрлцчихэд учраас ийм урт хумстай байх боломжгүй байдаг. Тэгээд ерөөсөө л урт хумстай бидний ерөөсөө урт хумстай байх боломж бол ерөөсөө л 3 сар байдаг. За одоо тэгээд мэдээж ажилд орчих юм бол бүр 1 сар болчихно гэсэн үг. За тийм учраас би энэ 3 сарыг бол ерөөсөө зүгээр өнгөрөөхгүй заяа. 14 хоног эсвэл за ер нь бол бүр хамгийн багтаад 14 хоног. За 14 ч арай юм бэ. 21 хоног л юм бол солиод байна. Би ер нь бол яг 2 сонголт аль дээр хийчээд байсан. 28 гоё зуных та нарт ингэж харуулвал хардаа амар гоё агаад. Хоёр дахь нь болохоор ийм. Би тэгтээ ер нь бол хоёр дахь нь илүү сонирхож байгаа гэх юм уу. Тэгтээ маргааш очиж байгаа бодож байгаад хамгийн гоё санагдсан л очноо. Хамгийн гоё санагдсанаар нь будуулнаа. Маргааш бүгдээрээ уулзцгаая. Тийм ээ. Бай бай. Цагаас нь жоохон иртэрсэн. Тийм учраас би мэдээж яваа бүрсэн болохоор жоохон өсөөд байна. Тангаад байна. Тэгээд юм уу. Бороод гэсэн болохоор юу болчихсон ч хичээг аваа гараад ирсэн чинь гадаа амар халуун дээрээс нь ямар ч үйл алга амар цэлмэг байна.
Өмнө нь ийшээ яваад тэгээд энэний хажуугаар яваад би харчихсан санагдаад байна. Зөв санаж гинөө буруу санаж гинөө. Зөв сансан байна. Гэтэ амар хүнтэй биш дээ. Би дотор бичлэг хийж чадах юм уу? Эргээд тавтай морил. За тэгээд би болохоор өчигдөр нөгөө хувьсаа бодуулсан байгаа. Ийм л. За би нөгөө нэг 2 зураг харуулж ирсэн шүү дээ. Тэгээд би 2 дахьын болохоор сонгосон. Нөгөө ийм жоохон ийм dark төрлийн юм байсан шүү дээ, тий. За энийг нь болохоор сонгосон. За тэгээд ерөөдөө бол яг очсон талаараа очиод яг ямар байсан те яг яс талаараа шууд яриад явчих гэж бодож байна. Дах юм бол салон болохоор маш тийм цэвэрхэн үүдний ресепшн яг дугаар асуугаал билгээ суулгачижсэн. Тэгээд 12 цагаас цаг авсан байсан. Би бол яг цагтаа очсон. Цагаас жоохон нэг 5-10 минутын өмнө ч бараг очсон баг. Цагтаа бол очсон. За очиод байжсэн чи ерөөдөө шууд ингээл ороод харсан чинь надаас нэг жоохон эвгүйсэн. Ягаад вэ гэхээр нөгөө нэг амар юм шахуу ингээд 6 хүн байлуу. Тийм 6 хүн яг ингээд битүү ингээд бүр яг ингээд хажуудаа суудсан юм шахуу байсан. Тэр нь болохоор надад жоохон ялангуяа над чиг нөгөө нэг introvert төрлийн хүнд бол жоохон эвгүй санагдсан гэх юм уу? Би амар ойрхон санагдсан. Тэгээ би бол дотроо орчоод бичлэгээ хийж чадах нь чадахгүй нь гэж бодоод бүр ичээд гэх юм уу? Тэгээд тэр нь бол надад айгүй тийм шахуу санагдсан. За тэгээ ер нь бол яг цагтаа эхэлсэн. Тэр нь бол надад бүр амар таалагдсан. Яад вэ гэхээр нөгөө нэг хумсны яг юм салонууд дээр очихоор амар их удаан хүлээлгдэг шүү дээ. Өмнөх хүн дуусаагүй байна гэд хүлээлгээд байдаг. Тэгээ тэр нь болохоор яг цагтаа эхэлсэн. 2 цагт эхэлсэн. Хол зүйл болохоор ерөөсөө хурдтай хийх гэж байгаа шүү дээ. За миний яг хумсыг хийсэн артистийн хувьд болохоор айгүй хурдан байсан. Айгүй мундаг хурдан байсан. За яасан бэ гэхэд би бол нөгөө амар их нөгөө нэг хонхны баярын бодол гэдэг бүр ингээм амар шигтгэн мэгтэй бүр амар бялцсан бодолтойс байхгүй. За тэгээд бодолтаа салгахын тулд болохоор бас айгүй хөргөн их хугацаа ордог шүү дээ. Тэгээд ер нь бол баг байна уу 20 гэд ерөөд бол бүр яг нөгөө нэг чимэглэл бодолтуудаа ерөөдөө шууд салгаад дууссан байсан. Маш хурдан цэвэрлжсэн. Тэгээд би болохоор бас нөгөө ингээд бодолтаа очихтой болохоор бас ингэж хэлэх хэрэгтэй юм байл л да. Ийм нөгөө арттай, за тэгээд арилгалттай энтер гэдгээ бас сайн хэлжээж чадахгүй бол нөгөө айгүй цаганд нь бас өөр цаг өгдөг гэх юм уу, 2-3 цаг ч юм уу те дараагийн үнэ 3 цагийн дараа авах ч юм уу те тийм байх юм байлээ. Тэгээд яг очихоос өмнө яг ийм арттай шүү, ийм юмтай шүү гэдгээ бас хэлээд очих юм бол дараачийн хүн бас ингэ нөгөө хүлээгээд авахгүй айгүй амар санагдсан. Тэгээд хэрэгжилж байгаа WAP юунууд нь хураанууд нь болохоор pedicure дээр ерөөдөө бол нэг удаагийнхыг заавал ашигладаг гэсэн. Drill-ийг айгүй сайн ажилтдаг тийм артистээс айгүй хурдан тэгээд жоохон ингээ удаан ингээ нэг газраад ирэлтгэхээр айгүй нэг өвдөд байдаг тийм ерөөсөө байгаагүй. Айгүй сайн тэрийг мэдэрч ирэлдэжсэн гэх юм уу. Нөгөө маха ахуулдаг бэлгүүлдэг биш ерөөдөө бол маха ахуулцдаг. Тэгээд миний нүдэн дээр яг ингээд ариутгсан багаж задлаа гэдэг ингээд задлаад харуулж исэн. Бас нөгөө нэг юунаас артистаас асууж агаад жоохон ингээд царайг оруулахгүй биччихгүй гэсэн чинь болноо гэд надад тэгсэн учраас би бас ингээд нөгөө бичээд явсан байгаа. Нөхөлт хийн гэжсэн байхгүй юу? Гэтэ би тэрийг ерөөсөө ойлгоогүй. Яг яаж нөхөснийг нь би ерөөсөө ойлгоогүй. Миний бодлоор нөхөлт гэдэг чинь болохоор нөгөө гээлээр яг нь одоо энэ нөгөө хумс маань одоо ургаад жишээлбэл энд ирсэн байлаа гэж бодоход гээлэр нөхөд энэ хавьд нь ингээд гэлээ тавиад уусгаа тэрийг вафтаа цэвэрлээд хэлбэр оруулаад инкийг би бол нөхөх гэж ойлгодог. Би одоо өөрөө сурчсан юм шүү дээ. Эсвэл одоо сүүлийн үедээс өөрчлөгдсөн юм уу мэдгүй бүр сайн ойлгоогүй. Надад болохоор нөхөн гэж хэлсэн. Нөхөн гэж хэлсэн боловч нөхөөгүй. Миний бодлоор л нөхөөгүй. Шууд арилгаал, цэвэрлээл, хэлбэрийг гаргаал усны буудаг шиг нэг ингээд давхарлал болчдөг. Тийм юм төрсөн. Тэгээд тэрийг болохоор тэргээр нөхсөн гэж хэлсэн болов би бас сайн ойлгоогүй. Тэгэхээр хумсны арилгалт болохоор 5,000 гэж хэлсэн. Зя тэнгүүтээ нөхөлт хумс хатууруулагч гээл 13 5,000-ны энэ дээр болохоор юу байхгүй байгаа юм. Яг 13-ны нөхөлт гэж байхгүй байгаа. Хумс хатууруулагч гээл 13 5,000 л гэж байна. Бодолт руу орж байгаа. Тэгээд энэ салоны болохоор ингээд будагнуудыг нь харахад ихэнх нь солонгос юм шиг харагдсан. Зарим нэг яг юм хятад будагнууд бол харагдчихсан. За нөгөө 2 ийм хумсны юу харуулж ирсэн шүү дээ. Тэгээ би энэ хоёроос сонгож байгаа. Тэгэхээр би энэ хартыг сонгож байгаа болоод би
би өгөн 100 болж байгаа юм чинь яг юм гоё өнгөлөг юм хийлхий гэж би харуулсан байхгүй. Тэгсэн чинь яг ийм болохгүй. Энэ нөгөө нэг цэцэгнүүд нь болохоор ийм юутай товгор ийм гээлэн жишээ нэг тийм акрилын гэх юм уу тиймэрхүү ийм юу байгаа учраас манайд нөгөө ийм материал нь байхгүй. Тэгээд ер нь яг ингэж хэлээ. Тэр цэцэгнүүдийг нь хэлэхгүй байсан ч гэсэн ерөөдөө жилхэн бол болохгүй, ер нь бол төхөн болно л гэж хэлж байсан. Надад болохоор санал болгосон чинь юу санал болгосон мэхээр нөгөө өөрсдийнхөө нөгөө нэг Instagram хаяг руу н ороод тэгээд манай бодлоноос сонирх уу гэж санал болгосон байхгүй юу. Тэр нь бас жоохон таалагдаагүй. Яагаад вэ гэхээр чинь хумсны салон гэдэг чинь өөрөө яг ингээд хүн очиод хүссэн бодолтой яг хийлгэмээр байна гэвэл ер нь бол тэр чинь тухайн хүссэн шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд өөрсдийнхээ өмнө нь хийдэг яг чаддгуудаасаа ингээд санал болгоно гэдэг нь бас жоохон тиймээ санагдсан. Хэрвээ бас ингээд бодолтуудыг харахаар ер нь бол хөвчлэн тийм энгийн бодолд хийлэгдэв юм шиг л хүмүүс энэ зургийн энэ зурагтай энэ болохоор хийгээд юм бол боломжтой ер нь бол материалууд нь байгаа. Гэхдээ яг энэ дээр байгаа одоо энэ нөгөө чимэглэл эдрэг нь болохоор арай өөрөөр орлуулад хийх юм байна гэж хэлсэн байгаа. За тэгээд бид хоёр энэ бодолтоо хийхээр болсон. За тэгээд 2 цаг 20 минут гэхэд бол би бүр яг гарч ирээд явж исэн. Тэгэхээр бас энэ чинь юм нөгөө арт марттай болохоор айгу хурдан хийсэн. Тэгээ угаасаа дараагийн үн ирээд бас яраадсан баггүй юу. Тэгэхээр угаасаа яг цагаа хэлэхдээ яг юм зурагтай шүү, юм мэдтэй шүү гэдгийг хэлжүүл айгу зүгээр юм. Угаасаа өөрөө надад л хэлсэнтэй тэгээрээ тэгж хэлээрээ гэд хэлжсэн. Нөгөө яг их хувийг нь харуулад энэ дээр болохоор яг өөрийнхөө хүмүүсний зургийг болохоор харуулъя. Ийм болсон байгаа. За ер нь бол адилхан болсон. Суур бодлуудыг бол өстэй янз янз айгу хурдан гэл тавьжилээ суур будгуудыг нь. За тэгээд мэдээч одоо ингээ харах юм бол энэ нааша мах савхруу ерөөсөө ороогүй айгуу цэвэрхэн тийм харагдаж байна. Чи одоо яг нөгөө нэг энийг нь хийчихсэн баггүй юу? Ийм бардгартай мөнгөлөгтэй тэгсэн чинь доотлын суур нь бол айгуу ижилхэн болсон. Тэгээд энэ мөнгөлөгтэйг нь тавиад тэгээд энэ мөнгөлөгтэй нь болохоор ийм мөнгөлөг бардгар юмтай будуунд жоохон хурдан арилах гэдэг шүү гэж бас надад анхааруулж хэлсэн. Надад л айгуу таалагдсан. Яг болсон байгаа зү. Харагдаж байна уу? Ваа, харагдаж байна. Яг болсон байгаа. Дунд туруу гаргаагүй шүү. Яг болсон. Дараа шууд нөгөө нэг мөнгөлөгтэй артуудыг хийж эхэлсэн байхгүй. Тэгээ энэ дээр болохоор бид тараас нэлээд удаа нөгөө нарийнхан энэ дээр зурган дээр болохоор амар нарийнхан гарчсан. Тэгээ нөгөө багсман болохоор жоохон яг энэ шиг нарийнхан болчихгүй. Тэгээ айгүй хайрлагаад байгаад. Тэгээ бид хоёр болохоор энэ юутай чимэглэлтийг энэ дээр болохоор бас юм юутай байгаа. Арттай байгаа. Яг энэрэг нь болохоор би юу нэрж байгаа энийг нь зурлага болчихё. Дараагийн нь болохоор одоо энэ дээр ингээд зурлага болохоор хийсэн. Энэ дээр надад болохоор нэг таалагдахгүй байгаа юм байгаа. Юу вэ гэх юм бол одоо энэ нөгөө юм хар уусгалттай байгаа шүү дээ тий. За энэ бол холоос харах юм бол ингээд хар уусгалтай харагдаж байгаа. Энийг болохоор яасан бэ гэхээр будаг ашиглахгүйгээр ийм тенэн ийм powder тен гэх юм уу ашиглаад тенэн бодог ашиглаад ингээд будсан. Тэгээд энэ болохоор холоос харуул зүгээр харагдаж байгаа гэсэн. Яа ингээд ойртоод харах юм бол энэ харагдаж байгаа ингээд жоох юм бохор тийм онцгүй харагдаад байгаа. Надад бол зургаар оруулчих тий бас дээрэс нь энэ нь бол надад нэг тийм жоохон холоос харуул зүгээр ч гэсэн ойроос харуул жоохон юм онцгүй харагдаад байгаа. Ийм мөнгөлөг ийм төмөрөн ч юм уу ийм бөмбөлгүүд наасан байгаа. Ийм бөмбөлгөн төмрүүд наасан. Тэгээд би ч одоо өчигдөр бодуулсан шүү дээ. Тэгээд өчигдөр бол би ерөөсөө гартаа усмас сургаагүй. Өнөөдөр болохоор би хоол хийсэн байхгүй юу? Гурил морил илдээд хуушур хийсэн. Тэгсэн чинь ингээд эргээд харсан чинь нөгөө бөмбөлгнүүдийн маань дээд нь халтарсан байна хөө. Харагч гин үү? Нара халтарсан маа. Нэрээ амар чухалчилж хардаг нэрээ. Гол хоёр юм ерөөсөө нэг нь хурдан байх хэвээр нэг нь болохоор энэ одоо ярих гэж байгаа юм. За энэ юу гэх юм бол амар том шигтгэтэй бодолт хийгч байгаа болвол гэлээр ингээд тойруулаад ингээд тэр шигтгийг бэлчих юм бол бүр ерөөсөө октосооч ундаггүй. Яг энэ газар ороод бас л харсан чухал зүйл нэг юм бол тэр лээсээ ерөөсөө шигтгээнийхаа дээгүүр нь шууд ингээд топо тавиад явчихдаггүй. За ингээд гэлээр бэлсэн ч гэсэн дээгүүр нь шууд топо тавиад явчихдаг. Би бүр энийг гайхаад идэв. Бүрэн тэр топик тавьчих юм бол тэр шигтгэний чинь талстууд нь яагаад хизэж гялалцахгүй шүү дээ. Бас яг технүү яах нү гэд ингээд харсан чинь бас л яг дээгүүр нь яг энэ
том юмныхаа том одоо чимэглэлийнхаа дээгүүр нь бас л топо тавиал бодцсон. Энэ бол ийм төмрөө учраас за энэний дээгүүр топ тавилаа гэд нэг амар одоо гэлэлцэж мэлэлцгаа болно гэсэн юм байхгүй. Гэхдээ ер нь бол хэрвээ бас л ийм том шигтгээгтэй буудалд хийлгсэн болвол тэр шигтгээнийхэн гадар бас топо тавих байсан юм байна даа л гэж харсан. Энэ харагдаж байгаа нэг юм бол одоо энэ зүрхтэй шигтгээнаас шүү дээ. Эний дээгүүр ингээд топ тавьчингууд энэ зүрхчин бүр ингээд нэг амар гялалцахчгүй дээрээс нь зүрх гэж яагаад харагдахгүй хэвээр хэлбэр нь алдагдаад. За тэгээ сэтгэл гонцгой байгаа юм гэх юм бол энэ лээ. Энэ бодолт маань хэд болсон бэ гэвэл би ч одоо өөр хумстай байсан шүү дээ. Юутай хумстай байсан? Смарт хумстай байсан. Тэгээд надад болохоор юу гэсэн мэхээр арилгалтайгаа, нөхөлттэйгөө, будалттайгаа нийлээд 1000 болно гэж хэлсэн. Гоёлын бодолт нь болохоор 10 рууны чимэглэлттэй, арттай 65000 гэдэг юм байна. Энэ бодолт бол 65000 л болсон байх гэж бодож байна. Угаасаа эндээс харах юм бол тийм байгаа байхгүй. Гэлэн хүмүүс энгийн чимэглэлтэй 80000, смарт хүмүүс энгийн чимэглэлтэй 80000 гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ч хүмүүстэй байсан шүү дээ. Тэгэхээр зүгээр энгийн бодол ер нь бол зүгээр бодолт руу орж байгаа байхгүй. Тэгэхээр гоёлын бодолт буюу 65000 зөрүүг нь хасах юм бол 20000 төгрөг нь хүмүүсний нөхөлт байсан юм байна. 90000 болсон байгаа. За ингээд 90000-аар ийм хүмүүсний будалт хийлгэлээ. Хүмүүс хийлгээгүй будалт хийлгэлээ. Яг хэлэх юм нь юу гэхээр энийг хэлэх хэрэгтэй баг тийм. Эргээд энэ газар очих уу гэдэг ямыг хэлэх хэрэгтэй баг тийм. За миний хувьд гэх юм бол эргээд ер нь бол очихгүй. Тийм. Өөрийн будалт хийлгэхэд 90000 гэхэд бол сэтгэлд хүрээгүй. 90000 төгрөгөөр одоо будалт хийлгэж надаас одоо ингэ төлбөр авч байгаа шүү дээ. Тийм гэхэд ер нь бол чимэглэл тэр одоо энэ деталийн хэрэгслүүд байгаа шүү дээ. Одоо энэ жишээлбэл энэ усах мосох ч юм уу тэдгээр юмнууд нь надад бол айгүй тийм дутуу санагдсан. Түүнээс бол артистийн чадвартай бол яриад байгаа юм байхгүй. Тэгээ дээрэс нь артист маань маш хурдан байсан. Топо шууд энэ чимэглэлийнхаа дээгүүр тавьж байгаа болохоор тийм юм байсан. Монголд байгаа хамгийн сайн, хамгийн гоё тухтай, дээрээс нь хамгийн чанартай, хамгийн гоё хүмүүс идэг салоныг хайх энэхүү эрлийн бичлэг маань хамгийн ихний дугаар маань ерөөд дуусч байна. За үүний дараагаар бүгдээ хаана очих вэ? Та нар бас яг гоё хамгийн одоо лаг гэсэн өөртөө яг бас очиж үзсэн, үзээд яг хамгийн таалагдсан гэсэн тийм гоё салонуудаа байх юм бол доор бичиж болно. Бас дээрэс нь бас гоё гоо сайхны салон, тэгээ дээрэс нь үсчин юу ч гэдэг тийм бүх талаар хийх боломжтой. Тэгээ тийм учраас бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэг нь одоо аль салбар руу бол салон, мейкап элэн жиж магадгүй. За тийм учраас дараагийн бичлэгээр уулзцгаая. Та нар маань лайк дараа, subscribe дараа түлээж байгаарай. Баяртай.